За Монгол хөдөөгийн хүмүүс юм хотод ороод өөрийн хоёр хүүхдүүдээ энд сургууль суулгаж байгаа. Яаж хэлнэ? Чиглэлээр би одоо энд энэ үний хэлж байгаа нь гол зорилго нь бол голдоо гайлинч гэж юу байдаг? Өөрийн бүр гаагаа шиг санагдах юм. Энэ нэг жаахан хоолон гэрийг түшиж өөрөө амьдран өөр хүүхдтэй бас сургууль суулгана. Настанаа бас тусална. Өвчнээ бас өвжүүлнэ. Тэгээ бүхэл барааны үн ханш одоо баярын үн ханш хүчний хөлс хүнээ хөлс нэмэгдэл чиглэн гэж болж байхгүй. Ингээд аль доор гэвч хуул харж өрчихгүй. Мань саяхан хэлдэг. Аль доогуур шиг тушаагаад өөрийн орлогоо нэг шиг нэмэгдүүлээд гэлинхэн юм болоо тэр гэдэг хүмүүс яг гэж юу? Нэр гэж юу? Манаас үгийг ойлгохгүй мэддэг. Заримдаа тэднээс чинь хурдан ярьцхан, заримдаа дифанк үеийн одоо орон нутгийн айлгаар хэлчих нь бид нар тэрийг ойлгож амжгүй. Хаж асуухаа нь өөрийн хурцчих нь дургуйн хурцчих нь тэгэхээр бид нар бас хэрхийгээд байж явуулж одоо гэдэг юу болгоо тий. Тэрийг гэж юу байдаг. Хаа нэг энэ үеэлсээ өөрийн хүүхдийн сураа өнгөжил өөрийн настайлшуудын эрүүний хинэн тэд илүү чараа тусалж болоо шүү. Одоо манайс чинь хоолон гэр хийж өгнө тэднээс чинь ах トゥ найз андууж авчараа чиний энэ дээр идэж өгнө. Тэгээ одоо дараа чинь үгүй гэх нь аргагүй. Зэвгч болчихдог байхгүй амьдрал. Эрхэм үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын санийн дэлгэц та бүхэнтэйгээ залгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцаанаа зочин бол Хөх хотын хотон тойргийн орон нутгийн гайлын тавчаанаа салаан дарга отхон жаргал. За сайн бай оо. За энд бол одоо манай шинэ хот тойргийн галтай жоо хоолон гэрийн эжин урнаа. За сайн борлаатуу. За ингээд орчим маймаа сайн байна уу? Сайн. Танай ажил яаруу? Яруу шиг байна. Гайлын сэтгэлээ хураагаад явж байгаа юу? Тэгэж ирээд энэ дээр ажиллаад нэлээ удацаа. 10 хэдэн жил болсон. Гол ямар ажил хийж вэ? Урд нь говчс судаж исэн. Говчс судаж исэн. Тэгээ дараа хүүхдэн гаргаагаа хэдэн жил амарсан. Амраа хүүхдэн чичлэгд явуулаад эргээ хоолон гэр хэрэглэсэн. Одоо ч хоолон гэр хэрэглэж байна юу? 10 хэдэн жил болсон маймаа хийгээд өөр. Тэгвэл одоо эртээ маймаа хийжээ. Манаас одоо монголчууд бол одоо олон гэдэм бол орчмын хэдэн жил бол ариун байж та тийм ба. Хөдөөнөөс одоо гараад ирээд хотод орж ирсэн дараа олонх нь одоо бүр арилжаа маймаа хийж сууж яан. Тэгээд арилжаа маймаа хийгээд энэ дундаа бас алдар онол одоо ариун хүмүүс маймаа хийхин уур ухааны бас ойлгохгүй байж та тийм ба. Одоо энэ өвөр монголдор дэн хичнээн байна уу одоо маймаа хийж байгаа ховын арилжаа хийж байгаа ингээд. Ховын арилжаа одоо Хөх хотдоор нь бол одоо бидний энэ бүртгүүлэр бол хоолон гэр эрхэлж байгаа манай монгол хоолон гэр эрхэлж байгаа. Одоо бид одоо манай өмнө шань ихээр хэлье. Одоо манай функционер өвөр монголын жангшилийн хүрээлэн энэ нэг айлаар бодно. Одоо хойшоо ихээр хийж байгаа бол одоо монгол мөнгө дааян гэж байна та. Тэр нэг айлаар одоо ийм том арилжааг явсан нэг айлаар бодвол 160-аад монгол хоолон гэр вэ. Монгол хоолон гэр үү? Нийлүүлээд. За чигвэл монгол өсчин өсөг застдаг. Одоо бас 28 байна бүртгэж байгаа. Хөх хотон дээр. Хөх хотон дээр байна. Хөх хотон дээр. За чигвэл цаашаа нь одоо баар аргаж байгаа. Монгол баар байна. За чигвэл одоо хэвлэл хийж байгаа монголчууд олон хийн бүр их сургуулийн үүдээр байна. Үүдэн хажуугаар манай энэ сургуулийн хажуугаар ч ариун байдаг. Ийм ажид бас нэг 70-80-аад байна хийж байгаа. Тэгэл ариун бид бас өргөлж монгол хоолон гэрүүдээр ордгоо. Энэ яринг одоо энэ саяхан хэлдэг таагалж монгол үс чинь ч болон монгол баар байна. За ингээд монгол хоолон гэр олон бүр монгол хүн эжигнэж хийж байгаа. Эжигнэж хийж байгаа. Бүр монгол хүн эжигнэж. Тэгэл харин тэд нийтэмд надыг бүр таниа штэ ороод зэрж энэ гайлын хүн ирлээ манай монгол залуу. Одоо энэ чинь миний шүй gaйл үсээд одоо бас энэ одоо гэрийн хөрөнгийн сүйтгэл авна гэж байна. Одоо гитар хэлбэл функшн шүй гэж. Жилийн нэг авна. Энэ өндөр. Татварлах нормон 67 чиг 6.5. 100 жоос байхад 17 чиг 6.5-ын удал тушаана. Тэгээд одоо ийм нэг багал гэр хийгээд одоо маань урнаагийн чинь хоолон гэр бивжүүл нэг 20 тэгшэдрүүж метр ийм нэг баг хоолон гэр. Гэвч хүнээс одоо дүрээслэхэд байна. Нэг том 5,000-аар нэг жил дүрээслэжээ.
Дүрээслэхэд энэ дүрээслэх гэрээсээ тод бичижсэнгүй. Бичихэд энэ гайлыг яг учир нь бол гэрийн эжин тушаадаг юм. Гайлын уу? Дүрээслээ авсан хүн тушаадаг юм биш үү? Тэр хин гэрийн эжинийн тушаадаг юм. Тэрний бол эдэн бүр мэдгүй. За гэрээ бичих даана ээлж үеийн гайл сүйтгэлийг бүр дүрээсэн хүн хамаараа гэд бичиж юм. Бүр олонгийн бүр чигэд бичнэ. Тэгээ бид ч одоо улсын хуулаар хэрэгжүүлэхэд яг гэрийн эжнээс нь авах гэхэд манайс энэ гэрээсийн үжинэ. Гэрээсийн үжихэд чинь эдэн өөрөө нь бичээд бид тушаана гэд авсан байхгүй юу. Тэгээд яг хавд ус ийм учраа ариун тохиолдов. Та бас өөрөө энийг мэдгүй байж байгаа бас. 10 хэдэн жилийн энэ маймаа хийсэн зам донд ийм учрууд ариун тохиолдсон байна. Ариун тохиолдсон. Тэгээ нэгэн тэр эжинэнтлийн гайлын хамгийн өндөр 2000 байдаг, хамгийн багадаа хэдэн жоо байдаг. Бид нар Монгол хүн хөдөөгөөс ирсэн хэдий тушаахын сайн мэдгүй. Тэглэнч юу болч гэдэг. Тэг хүнээс асууна дараа нь тэ танилцаа чигээ асуудаг байхгүй юу. Одоо тэгвэл ууднуудаас одоо та монгол хүн чи ингээд өөрөө нэрхлээр монгол хүнээс ариун байна уу та гайлын газар ажиллаж байгаа? Аяа чан манай хөх хотод 1200-аад ажилтан байна гайлын. Гайлын ажил. Тэгээд монгол хүнд одоо 10-аад л байна. Гэвч жинхэнэ монголоор яриад ингэж хэлдэг хүн би бүгдийг таньна ш та таны яа манай 2 3 л байна. 2 3 хүн монголоор сайхан ярьж чадна. Чатайг нь одоо бүр манай Төмөдийн монгол байна. Одоо бараг монгол хэлэн хайжсан. Учир нь бид энэ хийж байгаа ажил энэ бүр гитар хэлэх юм. Тийм ээ. Түүн тэр ариун монголчууд одоо таныг ирж ирсэн хүмүүс ариун байна уу? Одоо надад сургаар ингээ олоод ирнэ. За ариун гол нь бол одоо энэ жилийн ичил суулгахад одоо хэлээ. Манай бүгд дэнш тайна байна. Телевизийн хий, одоо ил урлагийн бүлхмийн хий, одоо хүнд нэг фильм хийлээ гэж яана. Нэг одоо юу гэж хэлнэ. Нэг үдич хэлгийг жоохон байгуулж хийсэн байна. Гитар хэл одоо зүү. Одоо анчин хийсэн юу гэх пио авч иргэнэ. Одоо пио авч ирэхэд одоо пио нь олдохгүй. Хаана тушаад хаанаас кайлдаг юм мэдэггүй. Ханаас хийлэг юм мэдэггүй. Тэгэл одоо хүнээс асуугаас анд нэг монгол гайлын хүн байдаг. Тэр үний ирээж. Тэгэл хүнээр дамжаа утас ирээл. Самбарын сонин дэлгэж хөрвүүлж байна. Саяхан одоо хамгийн анхны тэр асуултанд эргээ ирээ. Бид нөө сайхан хэлжсэн шүү дээ. Одоо хамгийн ариун одоо сайхан хэлжийг бол хөх хотондор бол их ариун газар бол одоо гэр дүрээсэлж шүү дээ. Тэр маймаа эжигнжийнх нь одонгийн бүр өөрийн гэр биш. Тэгэж хүн айлын гэрээ дүрээслээд хийн. Жишээд бол одоо урнаагийн сайхан яадаг өөрөө хоолн гэр итгэлж. Та ч гэсэн хүнээ гэрийг одоо дүрээсэлж байлгүй да тийм ээ. Тэгвэл одоо тэр газрын гайл тушааж байна. Энэ гайлыг одоо үнийг хэлвэл яг гэрийн эжин тушаа шүү дээ. Тийм ба да. Гэрийн эжин одоо гэр хөрөнгийн гайл гэж хэлнэ. Гэрийн эжин гайл. Тушаана. Гэвч эдгээр одоо манай энд хийж байгаа хүмүүс бол бүр өөрөө тушаана. Урнаа гэж яаж гэнэ энийг одоо мэдэж гэнэ та өөрөө тушааж гэнэ бас гэрийн эжин тушааж. Өөрсөө тушаасан яд нь. Бид нөр ойлгохгүй юм чинь. Өнөө гээлийн хүн чинь жаа одоо гэр байшин гайлан тушаага шаардаад ирнэ. Чикэл анада аргаан бараа очоод тушаана. Тушаахтаа өнөө өгийн асуухад энэ газрын хүнээ үг нь бид нар сайн ойлгохгүй. Нэг хэлээр манай монгол хүн чинь амархан ойлгодихгүй. Тэг хаасах нь өнөө хүн чинь жаахан овор муутай болж гэнэ. Чикээ ширхээгээ байчих байгаа одоо ингэ тушаана. Чигдэг байхгүй юу? Тэгээ жилдээ энэ гэр хөрөнгийн гайл гэдэг хэдий тушаадаг. Гэр хөрөнгө болоод эжигнэнтийн гайлгаа бараг түм гараж тушаадаг. Чигээ тушаадаг. Чиглэн тэр энэ улсад энэ одоо би ингээ ойлгоод байхад бас хамгийн өндөр хамгийн бага байдаг. Тэгээ хэлчихэд болдог. Маяг нь тийм ба. Тийм ба гэж. Энэ одоо би үл яг мэдгүй байна. Танаас үнээр тийм ба гэж асуух бай. Яг гайлаар хэлвэл энэ бүр улсын хуул. Тий. Орон нутгийн гайлын хуул байна. Энэ хуулдаар бүр баримжаа тогтоосон байдаг. Одоо бол юугийн дээр доор гэдэг юм бэ гэвэл энэ тань нэг өдрийн орлогыг бид тогтооход дээр доор гэж тогтоож болно. Яагаад ингэвэл энэ өнөөдөр одоо энэ хөдөлсөн орлого нь 300 төгрөг болсон бол зарим өдөрдөө нэг
өфөнж олохгүй чаг байна. Нэг жочин ирсэнгүй юм чинь. Тийм ээ аха. Тэгэл харин хүн өөр хүмүүс тогтооход за нэг өдөр 300 гээд нэг сар 9000 гээд шууд энэ хүнээс одоо 9000 жоосны гайлыг татна. Гэвч бид нар бол Монгол хүмүүстэй би хэлдэг. Тэгээд миний одоо хамааралтын би л хутан тойргийг хамаарж явах юм. Хотын. Басаа тэнд одоо нэг салаан дараагаар ажиллаж байгаа. Тэгээд одоо миний тэнд бас ариун монголчууд байдаг. Би хэлдэг өдөрөөр бодохгүй нэг сар хамаг дороор нь за чи нэг өдөр нэг сар хамаг доор хөдий худалдсан юм бэ. Хамаг доор 100 худалдсан гэсэн. За энэ 100-аар нь би нэг сараар үзвэл 3000 жоос ч тоо. Энэ 3000 жоос бол одоогийн энэ манай энэ гайлын энэ жил улсын төрийн бодлого бол одоо ятананны одоо ардын төлөөлөгчдийн их хурлаар дамжаад бүхэн улсад хэрэгжүүлж байгаа. Нэг сарын орлого төмөн жоос хүрэхгүй бол одоо нэг үлэг гайлыг хөнгөрүүлнэ. Авахгүй ш та. Ийм тогтоол байх юм. Тэгвэл энэ одоо гол нь бол эзэгж байгаа хүн дээр юм байна шүү дээ. Жишээлбэл одоо урна агжийн хувьд авч хэлбэл урна агж өөрөө нь одоо энийг тодорхой бас л ингэж мэдж ягаад дээшээ ингэж тушааш та тийм одоо хүн ирэхэд одоо байж яг ёсонд орж гин бедан чинь ирээд одоо тэр юугийн тогтоош та. Дансын тогтоош та. Одоо бедан ингээ зарим хүн худлаа хэлнэ. Сар 1000 нэг өдөр 1000 худалдаж ягаад би нэгэж худалдаагүй гэж худалдана. Тэгвэл бедан чинь одоо хүн томлоо хичээл энэ дээр суугаад байна. Нэг гариг юм 10 хоног сууна. За чи нэг жоос ороо нэг жоосын тоолоод ингээд. За тий нэгэж худалдажгүй гэж ягаад ягаад ийм ариун жоос раач юм дөр. Одоо ингээд тогтоо. Энэ бол бодоттой бидний ажлын домд. Дөөж бид бол одоо манай монголчуудын одоо хэлүүл борлоо шулуун хүн. Тийм харин худлаа хэлдэггүй. Шууд манай би 300 худалдаж 800 худалдаж гэдэг өгдгийг хэлээд. Тэгээд одоо хүн тэр хуулийн ясаарч юм нэг одоо хамаг өндөрөөр нь 800 нэг өдөр худалдсан байж болох гэвч өдөр болгон 800 биш шүү дээ. Тэгээд нэгээр нэг сараар үржүүлээд өндөр болгоч. Тэгээд тэр гайлаа нь одоо тушаад илгүй. Одоо тушаад илгүй өнөөдөр жоос жилийн маргаатар хүлээжээ гэдэг тэр бүр хуулдах одоо цаг нь өнгөрчих. Цаг нь өнгөрчихвөл одоо ялаа авна. Нэг өдөр 50 юм уу 100 юм уу энэ тогтоол байна. Гэвч эдгээр нь ялаан тушаахад одоо асуу сурахгүй. Тэр хуулийн юу гэж мэдгүй юм чинь. Одоо хүн 1000 гэж хэлвэл за яах вэ 1000 гэд. Жилээж гэсэн өгчнэ энэ. Тэг үнийг хэлвэл энэ үл үнийг хэлвэл 10 жоо тушаалаач гэсэн хуул нээжнэ. Бидний тэнд бичиж яах нь бол нэг төгрөгөөс 2000 төгрөгийн дотор ялалт болно. Тэгвэл 5 жоос ялалсан ч гэсэн хуул нээжнэ. Гэвч тэр хуул хэрэгжүүлдэг хүн бедан бол өөрөг байна. Бадан давчих бол аль өндөрөөр хураавал аль цайн өөргөн биелүүлчих нь улсын эдийн засаг тушаана улсын эдийн засаг эргээд одоо ардын засгийн ордон хэрэгжүүлнэ. Ийм беданхаа их шагнаал болчих нь. Энэ өөрөг биелүүлсэн гэдэг. Гэтэл одоо яг манай Монгол Аз ах хуулиалтад одоо ингэж ховоор нэжгэнж хөдөөнөөс ирж байгаа манай монголчуудад авч хэлвэл энэ ч одоо их амаргүй их дараас шүү дээ. Амаргүй их дараас. Чиглэлээр би одоо энд энүүний хэлж байгаа нь гол зорилго нь бол за Монгол хөдөөгийн хүмүүс минь хотод ороод өөрийн 2 хүүхэдээ энд сургууль суулгаж байгаа. Тэгээд энэ нэг жаахан хоолон гэрээ дүшиж өөрөө амьдрал нь өөр хүүхэдээ бас сургууль суулгана. Настанаа бас тусална. Өөжнээ бас үзүүлнэ. Ингээд аль доор гэвч хуул харж өрчихгүй. Мань саяхан хэлдэг. Аль доогуур шиг тушаагаад өөрийн орлогоо их шиг нэмэгдүүлээд энэ үйлсээ өөрийн хүүхдийн сураа өнгөжил өөрийн настай шуудын эрүүний хинэнтэд илүү зарад тусалж болно шүү дээ. Одоо ингээд өнөөдөр манай дэлгэцээр ингээд нэвтрүүлэг гарсаа тантай харьцдаг хүн ариун болоо шүү гэсэн. Асуудаг хүн ариун болоо шүү. Урнаа гэж яа. Яг тэгэн. Тэгээ одоо ямар байна? Маймаа ирэхлээр ямар байна? Урнаа гэж юм маймаа. Бас болчихно. Голдоо наад хүнтэй танилцлаа. Хижээ танилцсан. Та нар хижээ танилцсан. Би хаалан гэрхлээ хэдэн жил болцсон. Тэгээ энэ хүн очоо хаал иддэг байхгүй одоо манай нөхөр ордос хүн, энэ хүн ордос хүн тэгээ танилцдаг байхгүй юу. Тэгээ танилцаад одоо энэ хүн гайл хийж ин чигээ одоо гайл дашхнаа нь очоод ойлгохгүй болно. Одоо ийм юм аавн, тийм юм аавн гэхлээр одоо учныг олохгүй болцоо харж ирээд энд уцаар явна.
тэг хэдэн жилийн хооронд баггүй жоос ариулж байгаа. Ариулсан. Ухааны олж эхэлж гин гэж. Өөрийнхөө ойлгосон ухаанаар одоо биднээс бас ярив. Одоо та нартай адилхан ингээд маймаа хийж байгаа хүмүүс ариун байж та. Та нарт та бол бас 10 хэдэн жил маймаа хийсэн. Одоо сая эхлээд маймаа хийгээ гараад ирсэн хүмүүс бас байж та. Тэдгээр өөрийнхөө одоо туршлага сургамжаас яригвал юу вэ? Хоолн гэр ирэхэл хамаргүй шүү дээ. Аяа, яаж хэлнэ вэ? Голдуу гайлинч гэж юу байдаг. Өөрийн бүр гаабаа шиг санагдах юм аа. Дахиад нэг нь одооны цаг үйлчлэгч болдгоо. Тэгээ бүхэл барааны үн ханш. Одоо байрын үн ханш. Хүчний хөлс хүнээ хөлс нэмэгдээд циклон гэж болж байгаа байхгүй юу. Тэгээ хөөхөс сургуульд юу хол ядын юм бол манай хөөхөн ханган ямын өмнө сургууль ханган ямын сургууль тэр чинь хол штэ манай гэрээс. Тэгээ тэн дээр бас нэг гэр хөлсөс суунуу эсвэл машинаар хөргөнө бүр жардал. Тэгээ гэж юу болж гэдэг байхгүй амьдрал. Тэгээд өдрийн ариун жардлыг одоо энэ хоолн гэрээ төшчихсэн бахай. Мөн энэ хоолн гэрээсэн гаргаана. Тэгээ аргаан барсаар өөсөн бүх юм хийн. Одоо гайл гэлээ одоо саяхан гэлээ та нарын үнийг хэлбэл гайлын хувцас өмсөд одоо ингээд ороод ирэх хүмүүс бол маймаа хийсэн хүмүүс бол олонхын та нарыг бол их юу хдэг штэ одоо муугаар хэлбэл үжин ядаж бас яхаа ирцээ бас яа гэж яг зүг бай гэж ойлгодог шүү. Тэгнэ. Гэвч бид бол одоо энэ одоо би нэг дөгөм хэлвэл манай энэ засгийн ордон бол одоо жоос хэрэгжээтэй. Манай бүх хотод одоо Нэднан гэж хэлж байна. Нэднан энэ бидэнд бүх хотын гайлд үүрэг буулгасан бол 93 доншуур. 93 доншуур. Бүх хотод. Энэ 93 доншуур жоосыг бид л хураана. Одоо эргэнээр хэлбэл фандий чан гэж байна та. Монголоор хэлбэл одоо гэр баашин хөрөнгийн жоосоос гэдэг гажаар хотод одоо энэ ариун маймаажнаас ингэж хураасан 93 доншуур хүргэнэ. Ингэвэл цай одоо манай хөх хотын одоо бүхэн нэг жилийн дараа жилийн төлөвлөгий биелүүлнэ. Бячнан зам засга, бячнан өндөр том барилга барих, бячнан одоо энэ доор орлоготой хүмүүсийн гэр орон сууцыг барьж гаргах энэ ариун гэдэг ариун манай хөх хотодоор одоо чирэг байж та чиргийн батан хамгаалалт одоо ариун байна андаг зарцлыг бүр бядан одоо манай засгийн ордны орлогын 193-аас дээш гэнэ бүр бяданосын гайлаар ирж явах юм. Чүн 107 хаанаас ирж байгаа гэвэл одоо өөр талын өөрийн одоо засгийн ордон гажараа баталдсан байна. Ингээд болсон нэг үлэг жоосууд байгаа ингэж ирж байгаа. Тэгэхээр мэдэн гайл хураагүй л улсын хил одоо юугүй хөгжилт одоо там бааж байдаг одоо жарах жоосгүй. Тэгэл гайл бол одоо бидэн заавал хэрэглэх, заавал хураах гол юм байж байгаа. Тэгвэл одоо ховоороо нэрхэлж байгаа хүмүүс бас энэний ойлгомоо байна шүү дээ. Заавал одоо душаана гэдгийг бас ойлгоо. Мануусын ариун олон хүмүүс бол душаакүйгээр ухаан хийж байна. Нэгмсэн душаагүй бол гайл гэсэн юмас нэгмсэн жайлч хийгээд тэгээд бол ариун хүн одоо элдвийн аргыг бодол хийж байгаа хүмүүс байна шүү дээ. Байна. Яг юундаа болвол чи нэг хүн жоо туссан гэсэн улууд татсан. Улсын чинь гайлд эвдэсэн. Учир гэж яа. Тэгэхээр миний л энд ярьж байгаа нь гайл душаах нь заавал душаах нь ёстой юм аа. Гэвч одоо улсын төрийн бодлого бол одоо хэлж ярьж та. Яахад өнгөрсөн 2000-аад 8 онд нэг өдөр нэг сарын орлого чинь 3500 байсан. 3500 жоос хөрлөөл гэвэл улууд гайл душаана. Одоо эднэр авч гэлвэл. Одоо 2000-аад 9 онд өсгөөд 5000 болгож. 5000 жоос хөрвөл душаана. Хөрөхгүй душаагүй. Одоо энэ жил өсгөөд төмөн жоос болгож байна. Төм хөрөхгүй бол одоо душаагүй лээ. Төм хөрвөл цай душаа. Энэ одоо яаж яг нэг улсын төрийн бодлого энэ ариун одоо юу маймаа хийж байгаа хүмүүстэй юу зүйлж байгаа халамж үзүүлж байгаа явдал. Өнгөрсөн би одоо 4000 худалдал 3500 хүрсэн юм чинь өгөөж та гай. Одоо би 8000 худалдаалсан тушаагүй. Төм хүрээгүй яа. Гэвч одоо манай энэ
маа хийж байгаа хүмүүс чинь энэний мэдэггүй. Энэ төрийн бодлогыг чинь. Учир нь гайл хэрэгжүүлдэг хүн бол илүү хураахыг хүснэ. Гэвч энэ төрийн бодлогыг чамд мэдэгдэхгүй. Нэг-нэгээр мэдэгдэхгүй. Зарим нь. За энэ төрийн бодлого буухад бидэн чинь нэгдүгээр анх мэдэн яана. Урдаар мэдчихнэ. Одоо энэ манай урнаагийн хоолонгэр бэрэр рүү энэ жил 6000 тийм ба 2 сарын хан тушаацсан байхгүй юу? Энэ жил энийг мэдсэнгөө. Мэдсэнгөө энэ жил одоо төм хөрөхгүй тушаахгүй. Чихлэн би мөн яднаа ясаараа мөн тушаагаа явж ирээ. Яднаа чинь одоо юу штэ? 5000 штэ. Аа. Чигээ сарын 500 гараад ясны эжинэлтийн гайлан тушааж ин 2 сар тушаацаа одоо 3 дугаар сар байхгүй юу? 2 сарын хан тушаацсан байхгүй юу? Тэгсэн чинь өчигдөр манай хайлж олгосон чинь ийм учир байна л гэлээ. Би тушаацсан чаат хүн чинь надад хэлсэнгүй байхгүй юу? Манай гайлынхин чигээ бас одоо энэ жилээс гайл бас нэмэгднэ өснө л гэлээ. Чихнэ бид нар мэдгүй байхгүй юу? Тушаачдаг байхгүй юу? Манайс одоо бас нэг гол нэг нь мамаа хийж байгаа хүмүүс ч бодог одоо биднээс өөрөө хувийн чиглэл хийж байгаа хүн яг тусгайлан энэ талын юм очис өөрөө чанаас нь сурж мэдэж авъя гэсэн тийм бодол байхгүй. Одоо энэ гэдэг л юм байх уу? Тэгээ аав нэг бол өвчтөг мөн тийм л гээд одоо аргалж байгаа л өхөө. Тийм ухаанаа бодож байгаа хүмүүс. Тэрнээс цаашаа тийм сураад мэдээд аваад ийм сайхан ухаантай бас улсаас үнэн ийм сайхан төрийн бодлого байдаг гэсний бүр ойлгохгүй л байна. Ойлгохгүй. Өөрөө нь ойлгоё гэж бодохгүй. Одоо надад ойлгуул дээр байх юм байна. Ойлгуул дээр ойлгочгүй тэр ясаараа сайхан ингээд хийчихвэл чи нэг фэн жоос жаргахгүй мөртөө хуулд нийцчих юм. Одоогийн манай хүмүүс надад дан хааж өгье. Яах вэ гэлтэрх тухай надад нэг баг жаагаад өгнө үү? Би нүуний яг тушаахсан аагүй. Одоо энэ үн төлөөл арга бодно. Одоо чигээд хүний ирийнхэн муу зарим нь дуудаад батаахаа хийж өгье яахыг одоо элдвийн аргаар энэс зээлий гэж бодно. Гэвч чи энэ элдвийн арга хэрэглэхгүй гэсэн улсын төрийн бодлого энэ дээр тавьж яана. Чи энэ мэдчихвэл одоо чи одоо араар хоол идүүлээд хүндэж арсан жоос тэр гайлнаас нь өндөр болсон байх юм. Тэгэж хийгээд хэрэггүй яа. Тэгэл харин бид бол нэг бол өнөөдөр хэлж хоёр бол энэ телевизээр дамжаад одоо юу ч гэсэн манай дэгийн газ ирж байгаа энэ дараалж байгаа хийж байгаа монголчууд манай одоо энэ тухайтай мэдийг бас надаар танаар дамжаад би одоо байж байгаа энэ доогор утсан бүр сайхан бүр биччихье. Тэгвэл бас надад сураж болоо ийм мэдчихэв. Өнөө хөх хотоор өнөө та ганцхан тантай одоо хоёрхан хүн одоо ингэ сайхан энэ ажлын байр дээр ажиллаж явах энэ ч бас амаргүй шүү. Манай ийм ариун монголчууд бас баггүй ариун туслах гэж нэг монголын төлөө боддог. Тий харъя. Энд одоо урнаа гэж бол яг бодтой жишээ байж шүү. Хэдэн жилээр монгол хүнгээ монголын төлөө ботгүй ажиггүй хайчдаг олон шүү дээ бас. Чихлэн хүн чигээ боддог байхгүй монгол хүнийхэн төлөө. Тэр нь өөр эжинэлтийн одоо хийж байгаа манай өөр өндөрчөнд ажиллаа. Бид хутгууд ариу. Хутгууд ариу шүү дээ. Ариу борол хутгууд жаа зэгүүл катачууд байна. Ингээд тэдгээрүүд бол энэ юуны өмнө жин одоо төрийн бодлогоо урдаар сайхан хожимшээд авчихна. Тэгж гад одоо мамаа хийнэ. Өөр бид нар одоо ичхэд зарим манай гайны хүн энэ төрийн бодлого мэдгүй хүмүүс байна. Ичээд одоо ямар юм авах гэхэд өмнөөс нь тэр ванжэний гаргаад өгч чинь. Материал гаргаад. Ийм сайхан материал байхад одоо тэгвэл тэр хүн ингээд одоо энэ хийгнээс орол явчих шүү дээ. Ийм байдууд. Одоо манай монгол хүмүүс чинь тэрний чинь яриас хамаардаггүй. Одоо хүн ирээл амнаал гэвэл одоо өнөөдөр өгдөлгүй. Маргаан нөгөөдөр өгье гэдэг. Маргаан нөгөөдөр одоо хүнээс жилээд гэсэн энэ нордаар өгөөл. Өгч. Өггүй байж болно. Яахад болно гэдэг. Чиний чинь 8000 яа. Төм хөрсгөө одоо ариун юмээс гэлтэх юм мэдгүй яа. Тийм ээ тийм ээ. Ийм байдлууд ариун байна. Тэгээ жилдээ би ингээ бодсон маань урнаа гэж бол нэг жилээ төм гэртээ хийж тушааж байна. Яг эдний одоогийн энэ төрийн бодлогоор ингээд их хүмүүс нэг жил нэг 3-4 мянга тушаа бол барах болчих юм байна. 7-8 мянга зоос ариул дийлнэ. Ариулж хөвөл чинь 7 мянга хөөхтөн жаргал шүү дээ. Тэгвэл бид нар бол энэ хуул дотороо ярьж байна хайна. Гайлын хуул дотороо. За бэрөөс ял тушаалаа гэсэн энэ хүн осолдоод 10 хоног осолдчихжээ. 1800 тушаанаа гэд кайлаад өгчихнэ. Тангас.
Одоо энэ чинь 1800 тушаан. Гэвч 10 жоосой болно яа. Тий харин сайхан хуулд нээчин. Тэрнээ бас л хайсан. Энэ бүр арвилж олж явах жоос яа. Одоо энэ 8 тушаан. Гайлаа мэдээж авах. Та нар ер нь одоо гайлын тухай өөрөө аль талаар суралцдаг юм? Яаж мэдээж авдаг? Суралцсан юм байхгүй. Үнийг хэлэхэд. Одоо асуудал толгоорсаар бүр утсаараа асуудал байна. Мөн тэгдэг байхгүй юу? Гэлинхэн юм бала тэр гэтэ түнэс яг гэж юу? Үнэр гэж юу? Манаас үг нь айлахгүй. Нэгдэн. Заримдаа тэднээс чинь хурдан ярьцхан, заримдаа дифанк үеийн одоо орон нутгийн айлгаар хэлчих нь бид нар тэрийг ойлгож амжгүй. Хаз асуухнаа нь өөрийн хурцчих нь дургуйн хурцчих нь тэгэхээр бид нар бас хэрхийгээд байж я болж одоо гэдэг юу болгоё тийм. Тэрийн гэж байдаг. Хаа нэг нь одоо манаас чинь хоолонгэр хийж өгнө тэднээс чинь ах トゥ найзаа дууж авчраа чиний энэ дээр идэж өгнө. Тэгээ одоо дараа чинь үгийг хэлэх нь аргагүй. Тийм юм болоо. Учир ямар учир тохиолдсон яриа штэ. Тэгээ ариун хүмүүс л одоо ирээд энд чинь уучна. Энэ ч одоо хийхгүй явчих нь. Одоо чигээр авч уухгүй юм уу? Ахнаа одоо очиад чи хад очиад юм хийх гэж байна. Одоо майглаад өнөөдөр энэ байхгүй маргааш одоо энэ нүсэн чин тэрийн нүсэн чин гэж хэмээ. Манайч чи ойлгохгүй юм чин. Чиглэн одоо хордон амархан идэлж уулгаа явуулч хийж дараа одоо юм хийхэд амар чигэд бодно. Чиглэн надад юм бол гэлэн гэж санагдана. Гэлэн гэж санагдана. Энэ зур учрыг ойлгосонгүй наа учир шүү. Тэгээ буянтайгаар одоо нэг атган жаргалтай танилцлаа. Буян хамгийн их буян нэн байхгүй юу? Жилд баггүй жоос ариулж өгдөг. Хамгийн их буян нэн байхгүй одоо. Тэгвэл мэдгүй шүү дээ. Тийм ээ. Энэ одоо саяхан урнаа гэж тохиолдсон. Энэ учрыг бас ариун хүн тохиолдсон байдаг да. Сүлжээн дээр бас ариун хүмүүс тэгээд ярьдаг байсан байдаг. Манай монголчууд маймаа хийж байгаа хүмүүс бол одоо энэ да аймаар юу гэж бодно. Одоо бодлонтэй гэдэг. Одоо яршиг гэж бодоож гээд байж гин. Байж гэж би одоо яг ингэ бодож байна. Одоо би хүн яриад. Яг ингэ бодож байгаа. Одоо тушаа одоо болж тийм яршиг. Тэрийг очоод явах болсон нэг яршиг байна. Гэвч энэ юугийн төрийн бодлогын сайхан мэдэх болоо ичээд би ингэ тушаасан гээд ямаа наваа чаад тэнэн таглаад ингээд хүнээ тэр алхам дараагаар явуул амархан юуч. Одоо эдийн чинь нэг хөлийн олохгүй бас нэг хэлбэл манай тэр ерөнхий гайл биелүүлж байгаа хүн гэсэн. Тэгэхээр бол өдөр одоо зарим нь 20 30 жил ийм гайл хураагаад өдөр би ч гэсэн 20 жил болж байгаа. Тэгээд доор ажиллаад нэг хураахад ариун жилийн хүчрдэл таарна. Жодон гарахад хүчрээ бидэнд томилтын салбар нийлээд 10 20 хүн ижээд одоо тушаадаг нь сайхан тушааж байгаа тушаагүй нь бас тушаагүй гэж үсэн. Бидний жин цаар авч ихэд бол одоо төрийн бодлогоор авч ихэд бол одоо албадлагаар тушаан гэж хэлнэ. Саяхан сонсомсоо таглаж одоо орчин босоод доогор яваад одоо гайлаар сүйтгэл хураагаад явж байна. Яг дураараа ингээд яг дуртай чаанаас нь бүр ингээд мэдээд аа энийгээ чаг тухайд тушаагаад ирдэг хүмүүс ариунгүй. Байна арга. Алонхийн тушаана 100 дотор нэг 60 70 тэгэд тушаана. Басаа 30-д чинь одоо хүлээгаад эрүүл тушаая ирэхгүй бол байя гэж бодоод байна. Одоо бид чинь завдаггүй яа. Би чинь 1000 гарын эзэмнэлтийн хамаарж байгаа. Бидэн тэр нэг манай тэр салвард одоо суй өсөө гэж байна. Салвард 10-аад хүн байна. Тэгээд нэг хүнд нь одоо 200. За энэ нэг жилий чамд өглөө. Одоо одоо тэр хүн халуудаад зарим нь жахуулсан учрууд ариун гарна. Одоо ийм учруудыг гарна гэвч та чөн ш та. Гэж бидэнд хуул хэрэгжүүлж явах юм. Хуулийн ёсоор л явна. Одоо хүн илүү надад хараалаас гэсэн энэ бас ирж иглээ. Бид зарим нэг айлд чинь нэг өдөр 3 удаа ажилласан удаа байна. Нэг сард 10 хэд удаа очсон удаа байна. За ч бид тань дээр явж хахад сайх юм бол ирлээ гэдэг үүдээр бүгдийг төгжээд дотор нь сууж байна. Одоо бид нар үүдийн дашаа нэг гараггүй. Одоо хуулийн одоо тэр маань томилх салбар хайжсан. Тэр хүн одоо жандараад үүднүүдийн нээлгээд одоо л ороод хэлж байна. За энэ жил чи одоо хүмүүстээ томилтыг болсон шүү дээ. Одоо хурдан тушааг одоо энэ бичгээр нь одоо чимээгээр тэрийг байна. Тэгээ энэ талаар бүр тусгай бичиг материал дотор төрийн бодлогын бичиг материал дотор тусгай бүр сайн монголоор бэлтгэсэн юм байна. Монголоор одоо бүр иргэнээр тэгж бид